байцгаана уу? Чимка байна. Өнөөдрийн бичлэг тавтай морил. За би өнөөдөр ямар бичлэг хийж байгаа вэ гэхээр Олионгийн авсан юм unboxing хийдэг тийм бичлэг хий гэж бодсон. Солонгос болохоор Олион штэ 3 сар, 9, 6 сар, 9 сар, 12 сар гэдэг ерөнхийдөө бол жил 4 удаа ийм том одоо хямдрал зарладаг байхгүй юу? Тэгээд одоо энэ 12 сарын энэ жилийн сүүлийн одоо хямдрал нь болцсон байгаа. 12 сарын 1-ээс 7-ны хүртэлх 7 хоног зарладаг. 12 сарын сүүл зарлалт нь болохоор бусдаасаа яг юугаараа өөрөөдөг вэ гэхээр нөгөө нэг одоо энэ 24 оны 1 жил дотор ингээ хүмүүсийн сэтгэл ханамжинд 100% тэгээд хүмүүс амар худалдаж авсан тийм бүтээгдэхүүнүүдийг амар их хямдруулдаг байхгүй юу? Миний юмнууд бас ингээд дуусч байгаа. Тэгээ нүүрний бүтээгдэхүүнүүд дуусч байгаа. Тэгээд яг энэ үеийг тохиолдуулаад яг хямдралтай үеийг ингэж жагаад авъя гэж бодоод авахгүй гүрийж байгаа. Тэгээ өнөөдөр авахар алсын. Тэгээ одоо гэрийнхээ орхон байдаг Оливиангийн 30. Тэгээд үлээ хамт Оливианг ороод буцаж гэртээ ирэнгүүтлээ та нарт юу явснаа гоё тайлбарлаж өгье гэж бодлоо. Тэгээ бичлэг дуустал нүзээрээ. A few moments later. Оливиангаас судалтай гэдэг лээ. Юу авснаа та нартаа би харуулъя. За эхлээд энэ болохоор Оливианг зардаг зүгээр дэлгүүр зардаг байхгүй юу? Би энэ бүр амар дуртай тамбаг чип гэдэг энэ халуун ногоо те энэ эдмэр санаг авсан. Та нараас энэ идээд үзээрэй. Энэ зүгээр таны жамд зардаг. Одоомоос эхлээд яг энэ удаас дээр юу байгааг та нарт харуулъя. За хамгийн эхлээд нь штэ. Энэ гарч ирж байна. Хамгийн эхлээд гарч ирсэн шууд тайлбарлаа авчи. За энэ гарч ирж байна. Энэ юу вэ гэхээр зүгээр нөгөө нэг хөмсөний энэ ингээ застаг одоо юу гэдэг юм бэ? Застаг юм баггүй юу? Энэ хоёр шигтэй. Энэ болохоор хоёр шигтэй мөртлөг хямдраад 1200 лөө 1000 төгрөг харьцаа болсон юмсан. Тэгээд энийг авсан байгаа. Дараа нь болохоор маскнууд авсан. За энэ хоёр маскыг тэгээд энийг хэрэглэж үзээгүй байхгүй юу? Өмнө нь ерөөсөө хэрэглэж үзээгүй. Тэгээд гэрт маскнууд жоохон байсан болохоор амар ихийг аваагүй. Зүгээр нэг хэрэглэж үзмээр санагдсаныгаа авсан байгаа. Энэ болохоор Южа гэдэг миний орцтой цагааруулдаг үйлчилгээтэй маск гэсэн. Тэгээ энэ маскыг таалагдаад авсан байгаа. Хэрэглэж үзье гэж бодоод. За энэ хоёр маск нь болохоор энэ дээр ампер байдаг. Тэгээ доор болохоор зүгээр маск байдаг байхгүй. Тэгээд арьс чигшүүлдэг тийм үйлчилгээтэй. Энэ амар гоё. Тэгээд энэ хямдралтай үед нь лахгүй бол жоохон үнэтэй байдаг. Нэг ширхэг нь 4000 лөө 4000 вон ийм. Тэгээ сая хямдарсан бахаар нь хоёрыг авсан байгаа. За дараа нь юу вэ гэхээр энэ гарч ирж. За энэ болохоор миний сормосны бодог байгаа. Би нэг өмнө нь хэрэгжилж байсан байхгүй юу? Өмнө нь ч гэж одоо ч гэсэн хэрэгжилж байгаа. Итүү 5-аас энэ сормосны бодог байгаа. Надад энэ бүр амар таалагддаг. Тэгээ энийг би ерөнхийдөө бол сормосны бодог ганцхан нэг хэрэгэлдэг байгаа. Тэгээд энэ харин эдгээр нэмхнийг болоод нэг 15000 вон болсон байсан. Тэгээд энийг авсан байгаа. Дотор юм хоёр шигтэй. Ийм хоёр шигтэй ингэж ирд юм байна. Миний болохоор одоо энэ хэрэгжилж байгаа нөхгүй энэ ахгүй юу. Тэгээ одоо энэ сая шинийг авсан. Тэгээ энийг хэрэглэсээр байгаа нөгөө нэг дууссан гэх юм уу. Тэгээ доторх нь ерөөсөө сайн гарч ирэхгүй байсан. Тэгэхээр шинийг авъя гэж бодоод тэгээд шинийг авсан байгаа. За дараа нь юу авсан бэ гэхээр энэ гарч ирж байна. Энэ болохоор юу байгаа? Энэ нөгөө нэг доотлын Эгюсар гэдэг энэ одоо энэ доотлыг ингэж зурдаг юм. Надад бас байдаг байхгүй яг энэ брендийн Color Cream гэдэг брэнд байхгүй. Энэ брендийн энэ өмнөх нь энэ байгаа. Энэ болохоор өмнөх нь 3 номер их байсан. Тэгээд сая зүгээр юм гоё ягаан өнгөтэйг нь авмаар санагдаад тэгээд энэ ягаан өнгөтэйг нь авсан байгаа. Тэгээд энэ бас авах юм бол дээр ийм ягаан өнгийн юм тэнтэй дагалдаж ирж илээ. Энэ амир хөөрхөн энэ ягаан өнгийн тэнтэй. Болохоор зүгээр юм бор өнгийн доотлын ингэж тэрнгээр ингэж доотлогоо зурчаад тэгээд дээдлэлтэн тэр саагаа зурж болно гэсэн үг. Тэгээд энэ хоёрыг авсан байгаа. Дараа нь юу вэ гэхээр штий. Энийг авсан. Энэ болохоор энэ юу вэ гэхээр нарны тос байгаа. Би өмнө нь нарны тос нөө би жоохон эмзэг арьстай байхгүй. Тийм болохоор нарны тосыг зүгээр ингээд эмзэг арьсны нэг өөр брендийг хэрэглээл яваад исэн. Тэгээ сүүлийн үед энэ Тугдуу брендийн энэ брэнд амар зүгээр. Эний юм бүх юмд амар зүгээр юм байлээ. Та нар ч гэсэн энийг авч үзээрэй. Нөгөө нэг жоохон эмзэг арьстай байх юм бол тэгээ надад энэ нарны тос нь амар таалагдсан. Сая би зүгээр нэг аваад хэрэглээ. Одоо бараг дууссан байхгүй юу. Тэгээд дууссан байсан чинь энэ дээр нэг гэж ингээд хөтөлбөр зарлагдаад энэ нэгийг авах юм бол нэг үнэгүй. Тэгээд ингэж хоёр өгж байгаа мөртлөө дахиад нэг юм жижигийг өгж илээ. Тэгээ энэ бүгдээрээ нарны тос. Энэ надад бүр амар таалагдаад энийг ерөнхийдөө хямдрал зарлж байгаа дээр нь авъя гэж бодоод ингээд авсан байгаа.
энэ нарны тос нь болохоор ингээд амар цав цагаан болохгүй амар гоё тийм юу чийшүүлэг тос шиг юм арцтай юм байлаа. Тэгэхээр энийг түрх ингээ айрах гоё чийшүүлээ. Тэгээ нарны тос ч гэсэндээ болцдог болохоор одоо бүр амар таалагдсан. Энэ болохоор зөв шүдний сайз авсан байгаа. Энэ болохоор сайз. Тэгээд дараа нь энийг авсан. Энэ юу вэ гэхлээр уруулын будаг авсан байгаа. Clio брендийн уруулын будаг. Энэ амар хөөрхөн харагдаад сүүлийн үед гарсан юм шиг лээ. Тэгээ бас хямдарсан байсан. Одоо амар хямдралтай байгаа болохоор ерөнхийдөө бол авахыг хүссэн юм яг энэ хямдралыг хүлээж агаад яг тэр үед нэг бол надад зүгээр юм санагдсан. Би бас сайн нөгөө нэг нарны тос маань дуусаа тэгээ нүүрэн дээр нөгөө нүүрний тонер монор тиймэрхүү юмнууд маань дууссан байсаахгүй. Тэгээд энэ хямдралыг хүлээсээр агаад тэгээд сая авсан. Энэ болохоор ийм ягаангийн уулын будаг юм билээ. Тэгээд гаралт нь болохоор нэг иймэрхүү гаралттай гэх юм уу. Би нэг иймэрхүү ягаан гүнд дуртай. Тийм болохоор надад таалагдаад энийг авсан. Энэ ямар хөөрхөн байгаа. Энэ ч гэсэн ямар хөөрхөн. Тийм болохоор энийг авсан. За тэгээд уруулын будаг хийсэн чинь энийг шууд танилцуулчих. Энийг авсан байгаа. Энэ юу вэ гэхээр Vanilla Co брендийн урал хүрээлэгч юм байлаа. Би ерөөс өмнө нь урал хүрээлэгч ерөөсөө хэрэглэж үзэж байгааг байхгүй юу. Тэгээд сүүлийн үед болохоор юм урал хүрээлэгчнүүд амар олоод байгаа юм байлээ. Хүмүүс ингээд уруулаа будагтаа урал хүрээлэгчнүүд амар хэрэглээд идэг. Тэгээд нэг мод эргэж ирнэ гэдэгтэй адилхан. Манай ээж нэг намайг жоохон байхад л уруулаа хүрээлж болоод идэг гэсэн. Тэгээ тэрнээс хойш урал хүрээлэх нэг амар гартдаггүй байсан чинь одоо түрүүжлээс ахуулаад юм урал өнгөлөгчнүүд амар модонд орж ирсэн юм байлээ. Тэгээд энэ Clio брендийнхыг авах гэж чаад Vanilla Co-гийн энэ надад амар таалагдаад ийм ягаан өнгөтэй. Би миний дандаа уруулын бодонд дандаа нэг ийм ягаан өнгөтэй нэг гэдэг байхгүй юу. Тэгэхээр ингээд бодчихвол амар зүгээр санагдсан. За дахиад уруулын бодог танилцуулъя. За дараагийн уруулын бодог энэ байна. Би ер нь сүүлийн үед уруулын бодог амар дурлаад байгаа. Энэ явны уруулын бодог Romain брендийн уруулын бодог байхгүй юу? Би нэг Romain брендэнд амар дуртай. Надад энэний уруулын бодогнууд амар зөндөө их байдаг. Сая би бас энэ сүүлийн үед шинэ гарсан уруулын бодог байхгүй юу? Өмнө нь болохоор өөр байж байгаа шинжилгээд ингэж гарч ирсэн юм байлээ. Тэгээд би болохоор энэ шинжилгэснээс нь өмнө нь хэрэглэжсэн өнгөнөөсөө шинжилгэснээс нь одоо би уурдах өнгө авч ийн гэх юм уу? За энэ нь ийм өнгө байгаа. Энэ нь болохоор ягаан өнгө гэх юм уу? За би та нарт өмнө нь авсан хоёр өнгөө харьцуулж үзүүлье. Одоо Romain брендийн бодогнууд нь штэ. Эднэр байна. Ийм их бодогнууд байна. Ийм их. За энэ нь юу вэ гэхээр дэж байгаа. Энэ гурван нь штэ. Энэ гурав нь болохоор өмнө нь гарч исэн бодог байхгүй юу? Өмнө нь гарч исэн. Тэгээ энэ одоо ингээд шинжилгээдээд ийм болоо гараад ирсэн. Энэ хоёр байгаа. Энэ хоёр нь болохоор ийм lip balm шиг мөртлөө нэг нь болохоор ийм ягаан өнгийн байгаа. Нөгөөд нь болохоор жоохон шаргал өнгө гэх юм уу? Одоо ингэх юм бол энэ ягаан, энэ нь ийм шаргал өнгө байгаа. Тэгээ энэ хоёр бас амар хөөрхөн. Энэ хоёр байгаа. За тэнгууд одоо сүүлийн үед шинжлэгдсэн нь болохоор энэ ахгүй юу? За энэ нь болохоор би өмнө нь энэ хоёрыг авсан байсан. Энэ хоёр өнгийг бол авсан байсан. Тэгээд сая болохоор өнөөдөр болохоор энийг авсан. Тэгээ ингээд ийм гурван өнгийн уруулын бодогтой болсон. За ийм гурван байгаа. Ийм гурван байгаа. Энэ доотлийнх нь болохоор энэ ягаан өнг амар хөөрхөн модын зүгээр ингээд уруул нүрээ нэг амар бодохгүй зүгээр ингээд уруулаа бодол ингээд явахад хөөрхөн санагдсан. За энэ өнгө нь болохоор энэ өнгө байна. Энэ өнгө иймэрхүү ягаан өнгөтэй. Жохон тод ягаан өнгөтэй гэсэн үг. За тэгээд энэ улаан нь болохоор энэ голын өнгө. Ийм улаан өнгө байгаа. Тэгээ өнөөдрийн авсан энэ шинээр авсан будаг ямар өнгөтэйг энэ дээр гаргаж үзвэл. Энэ нь болохоор жоохон тийм чернэлийн ягаан өнгө холилдсон юм байна. Энэ хараа ийм чернэлийн ягаан өнгө холилдсон. Та нарт харагдаж байна уу? Ийм байгаа. Энэ болохоор юу авсан бэ гэхээр энийг авсан байгаа. Энийг бүр амар авахыг хүсэн. Нүдний тэн авсан байгаа. Бүр нүдний тэн авмаарс нь бүр амар олон тэнүүдээсэн бүр хорхоо хөдөлгсөн тэнүүд бүр амар их байсан. Тэгээд бүр бодож энийг авсан байгаа. Энэ нь болохоор ийм ягаан өнгийнх байгаа. Ийм ягаан өнгийн жоохон ягаан мөртлөө ягаан бүр жоохон холилдсон гэх юм. Надад бүр ягаан өнгийн юмнууд амар цогтхгүй. Тийм болохоор энэ юм зүгээр санагдах юм бол энэ надад өгсөн. Надад гинэ
Энэ угаасаа дагалдж ирсэн ийм саа байсан. Ийм саа. Жижигхэн өнгөтэй ийм саа хөөрхөн саа байсан. Тэгээ энэ хоёр өнгөтэй юм ижилхэн магаад. Гэхдээ энэ нь бол саагүй, энэ нь саатай байсан. Тэгээ энэ саатай. Тэгээд энэ нь болохоор ийм өнгийн. Тэгээд энэ надад таалагдсан. Би сүүлийн хоёр юм үлдсэн байна. За энэ хоёр нь юу вэ гэхлээр миний бүр хамгийн дуртай брендийн Pedaga. Дихил брендийн ийм хоёр Pedaga. За энэ болохоор нүрээ арчдаг. Тэгээ энэгээр ийм дүрлжин болохоор би ингээд дух хацар хэсэг дээрээ наачаад ийм маск шиг одоо ингээд наачаад 5-аас 10 минут ингээд наачаад ус мөсийг хатаах ч юм уу tvгэж хэрэгэлдэг. Тэгээ ногоо нь болохоор T3-ийн орцтой. Энэ болохоор Madicas ус хайдаг гэсэн одоо орцтой гэсэн үг. Энэ орц нь болохоор энэ арсны нөгөө нэг жоохон тол бид нэрийг ялгаж өгдөг тиймэрхүү орцтой. Энэ хоёрыг авсан байгаа. Тэгээ би сая энийг аваад энэ баг хэрэглээд дууссан. Тэгээд энийг бүр өмнө нь бүр 2 жилийн өмнө хэрэглэж байгаа. Тэгээ болцсон мэс энийг сая энэ хямдарсан байсан болохоор энэ хоёрыг ингэж хамтдаа хэрэглэе гэж бодоод авсан байгаа. За тэгэл өнөөдрийн юм ингэж дуусаа. Ингээ бүх юм авсан. Тэгээд ямсууч ингэж харсан байна. Энэ болохоор хямдралтай аваа. Тэгээ бас төрс өдрийн юу гээд 2000 won бас хямдруулж өгсөн надад. Тэгээд ерөнхийдөө бол хэрэгтэй юмнуудаа бүгдийг авсан. Өнөөдрийн маань Оливиан авсан unboxing бичлэг маань энэ үрээд өндөрлөж байна. Та нарт таалагдсан бүтээгдэхүүн байсан бэ? Та таалагдсан бүтээгдэхүүнээ бас Оливиангаас худалдаж аваарэ. Хямдралтай үед нь худалдаж авах юм бол амар хөнгөлтэй бас олон бэлэгтэй худалдаж авах учраас хөнгөлттэй аваарэ гэж хэлье. За тэгээ өнөөдөр миний Оливиан unboxing бичлэг маань дуустал нь та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр бас дахин уулзъя. Тэгээ та нарт маань таалагдсан бүтээгдэхүүн юу байсан бэ? Доор комент хэсгүүлтэйгээрээ бас комментоор ямар миний таалагдсан бүтээгдэхүүний нэрийг мэдээж авахыг хүсэх юм бол доор комент хэсгүүлтэйх юм бол би тэр комментэн дээр бичээд өгье. За тэгээ та нар маань Оливиан хямдралтай үед нь гясчиж худалдаж авч байгаарэ гэж хэлье. Тэгээ өнөөдрийнхөө бичлэгээ энэ хүрээд өндөрлөё. Миний бас Instagram бодсон маань дагаарай. Миний YouTube бодсон маань лайк, subscribe хийж заавал хэмжээрэй. Тэгээд надаас бас хараад тэглэх талаар зөнтөх хүмүүс сонссон байсан. Тэрийг маань би хараагаад тэглүүлсэн маш тийм болохоор та нар маань надтай адилхан хараагаад тэглүүлье гэж бодох юм бол над дээр ирээрээ. Тэгээд Gangnam Grand нүдний эмнэлэг дээр ажилдаг байгаа. За тэгээ манай эмнэлэг тэ яаж холбогдохоо гэхлээр миний энэ хөтөлбөртэй KBT Clinic Wellness Gangnam гэсэн энэ пэйж утас руу холбогдоод над дээр ирж нүдээ үзүүлээд нүдээ эрүүл болгоод аваарэ. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Бас үзхийг хүссэн бичлэг байх юм бол дараа комент хэсэгт заавал хэлтээгээрэй. Баяртай.